Амьдрал гэдэг бол орооцолцсон утас шиг юм а гэж. Нэрээ хүний амьдрал гэдэг чинь орооцолцсон утас л гэсэн үг. Тэр орооцолцсон утсан дотроос л хүн тэр зүвийг олж гарна гэдгийг чадвар хэрэгтэй л дээ. Ухаан хэрэгтэй. Миний аав бол Ялгуунбаатар Сумьягийн хошууны хүлдээ. Одоо 1911 онд Хятадын гамин цэргийн эсрэг тэмцэл хийж босоход л тэгэл миний аав чинь тэр Ялгуунбаатар Сумьягийн хошууныхан хамт тэр нутгаас одоогийн Шинжээ угрын нутаг шүү дээ. Баруун талын хүмүүсүүдийн чинь хэл хязгаарыг мануулах гэж зориуд авиацсан улсууд бол Ялгуунбаатар Сумьягийн хошууныхан байхгүй юу? Тэнгэр уул гэдгийг даваал. Тэгээд дараагаар нь одоогийн Казакын нутаг гэхүү дээ. Тэр нутгаар дамжаал. Тэгээд Орос руу орж ирсцгээсэн юм шүү дээ. 1912 онд Бор талын монголчуудын дунд орсон Манжин эсрэг тэмцлийн үеэр Сүрэн жавын аав даваа Цэргийн жанжин Сумьягийн удирдлагадор эх орон тусгаар тогтнолынхон төлөө тэмцэж явжээ. Маш их замыг дуулсан. Тэдний завж явсан зам бол ерөөсөө их хэцүү бэрх аюултай нэг хэсгийгээ бас тэнд нь газар нутаг дээр өхүүлсэн, алдсан. Зарим хэсэг нь бол алуулсан. Ийм л зовлонтой ард түмэн явсаар байгаа л 1912 онд Алтан булгаар орж ирсэн байлээ. Миний ээж чинь бас одоо ханд гэж хүн байсан штэ. Бурят хүн. Тэгвэл тэр үед чинь бас л Орос нутагт очиг гэсэн одоо бас л улаантан цагаантны тэмцэл айхтар үргэлжилж байсан ийм үед одоо миний ээжийг хүчээр одоо хүнд гэргий болгож өгөх гэхгүй дээ эцэг их нь. Тэгтээ зэрэг миний ээж бол тэр хүчээр өгөх гэж байгаа хүндээ дургуцээд тэгээд одоо тэндээсээ зугатаад тэгээд ерөөсөө Монгол нутаг гэж байдаг гэсэн ерөөсөө Монгол нутаг руу зугатаж явна гэсэн ийм л зорилго тавиал тэгээд миний ээж чинь одоо Орос Бурятын хөлийг дамансаар явал тэгээд Монголд орж ирсэн юм шүү дээ. 20 дугаар зууны ихээр Оросын хавчлага хэлмэгдүүлэлтэнд ихээр өртсөн бурятууд Монгол руу дөрвөж эхэлжээ. Уулс давж ус гаталсан дөрвөстийн жимүрт хүний амьдралын зовлон бэрхшээлийн учир бүхэн л нуугдаж байсан бизээ. Богтлон гэдэг бурангүй ёсноос цугтааж амьдралын шуургыг сөрөн Монголыг зорьсон бурят бүсгүй бол Сүрэн жавын ээж ханд юм. Тэгээд ирэхдээ миний ээж бол 25 настай залуу эмэгтэй. Миний аав бол 40 гарцсан, нас тогтцсон, бас зовлон үдсэн, ах дүүнрийг ихэнхийн одоо алуулсан, барьсан, төрсөн дүүг нь хүртэл гамин гуттай дундаа тэмцэл хийгээд алагдсан юм шүү дээ. Тэгээд аав маань нутагт ирснээр дараагаар ээжтэй гэр бүл болоод тэгээд л одоо тэр 37 оны хэлмэгдлийн үед 5 хүүхэдтэй айл болохгүй да. 20 бурятын нутаг холын хол байдаг да.
хувьтай төрсөн заяа минь хонгор чамтай учруулжээ. Шинжаан уйгарын нутаг шилийн тагтанд байдаг да. Ширүүн тулаан дуусч шинхэн хонгор тойгон учрлаа да. Тэгэлэр хамгийн том нь миний ах Гомсрон. Дараах нь би өөрөө. Надаас доош 3 дүүнер ингээд 5 ам бүлтэй ийм л айл болж амьдэрч. Тэгтээ бас хүний зэрэгтэй айл болж сайхан амьдэрч байсан. Амьдрал тэмцлийн аль алинд хатуучсан цахар ир даваа. Буряд бүсгүй хамт нар айл гэр болж аав ээж болсон цаг хугацаа бол 1924 он юм аа. Миний ээжийн би бас барагтай. Тэгээд одоо хонион өвөл тэнд айлд байлгасан байхгүй да. Тэгээд тэр хонион авах гээд дүүг дагуулад миний дараах дүүг аваад ингээ моринд хэрэгтэй явсан. Тэр хооронд нь аавтайгаа хоёулахна байж исэн. 1937 он монголчуудыг хардарсан зүуд нөмөрч байлаа. Хэний хүү, хэний эцэг хар нүхэнд унаж хуурмаг хэргийн төлөө ялын давцанд зогсох бол. Гинтгэн л одоо хүн хаалгуу төчгнүүлэл ороод ирэхэд л аавыг барихаар л орж ирж байгаа хэрэг шүү дээ тэр чинь тий. Тэгэхээр л одоо яг 10 настай охин тэр танихгүй улсуулаар ирэл аавыг бариад гарахад бол би ч одоо уйлал үлдэн үзэдээ өөр яах вэ? Тэгэл ганцаараа үлдээл тэгэл аавын маань бариад явцсан байхгүй юу? Тэгээ маргааш нь одоо өглөө болоход одоо ээж минь өнөө хонио туутсан нөгөө хүүхдээ хажуудаа суулгачихсан ингээд сургуулийн энэгээр ингээ гараад ирэхэд би ээж рүүгээ гүгээд очиж байгаа байхгүй юу. Тэгэл очиход л ээж уйлаад яах вэ тэгэл одоо аавгүй болсон гэдгийг мэдж байгаа шүү дээ. Ингэж л баригдсан да. Бид нар чи эсэргүүний хүүхдүүд нэртэй шүү дээ. Эсэргүүний хүүхдүүд гэж бид нарыг нэрлэв. Сургууль дээр гадаа ингэж жагсаачгаад эрэг гэж бидний ч нөө хүүхдүүд дундаас эргүүлнэ шүү дээ. Тэр хингийг эргүүлж байгаа юм. Эсэргүүний хүүхдүүд алхаад марш гэжтэй. Тэгээд алхаад зогсно. Тэгээд тэр эсэргүүний хүүхдүүд бол гадаадд явах эрх байхгүй. Тийм зовлон үтсэн учраас их хатуужилтай сурна штэ. Тэгээ хатуужилтай явна штэ. Ганцхан ээжигийн түшид амьдарч байгаа. Ээж боловсрал байхгүй. Тэр нэг галтгооны ажил хийснээр нэг хүүхдийн хоолны үлдэгдлэр ингэж бид нэрийг тэжээж исэн юм чинь одоо сургууль явах гэсэн хүмүүс гутал байхгүй. Бүслэх бөөс байхгүй. Хөрхөд тэгэл яах вэ? Ястад хоосон хонхгүй л явж лээсэн баг. Одоо өлсөж ясаж мэдэхгүй юм да. Одоо тэгээ хүүхэд байсан болооч тэр юм. Тэгээ яах вэ? Өсдөг юм билээ. Хүний зэрэгтэй болдог юм билээ. Манаас улс чинь нэг үйл баг сургуулийн багш нарыг бэлдэх гээд 16 нас хүрсэн бүх хүүхдүүдээ нэг сарын бэлтгэл хийлгээл багш болгоод гаргацсан байхгүй юу. Гэтэл би тэр үед нь 5 дугаар ангид төгсөөд Сэлэнгэ аймгийн дунд сургуульд 6 дугаар ангид ороод байж исэн үе байхгүй юу. Тэгтэл тэр үед чинь хүүхдүүд болвол нэг 9 настай 10 настай гэдэг тийм юугаар байхгүй штэ. Янз бүрийн настай байна. Тэгтээ зэрэг тэр 16 нас хүрсэн хүүхдүүд нь бүгдээрээ 1 сарын курс хийгээд багш болоод явчихтай зэрэг манай ангиас 8 хүүхэд үлдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр 8 хүүхэдтэй анги гэж байж болохгүй штэ.
Тэгэхээр сүүлд нь нэг багшийн техникумд л орч явуулахаас өөр арга байхгүйгээд тэгээд бид 8 хүүхдээ чинь ачааны машинд суулгаад багшийн техникумд авчирч байсан. Тэгтээ бидний чинь эхлээд баг сургуулийн багшд бэлдэжсэн. 1940-од он дайны жилүүдэд сургуульд багшлах боловсон хүчний дутагдал улам бүр нэмэгдлээ. Ингээд л уншиж бичдэг хэнийг ч болов багш болохоор багшийн техникумд илгээж байлаа. Тэр илгээлтэнд 6 дугаар ангийн сурагч Сүрэнж багтсан нь ядуу зүдүү хавгаасан өндих залуу халуун насны хүсэл тэмүүллэн олох амьдралынх нь анхны гараа боллоо. Тэгээ багшийн техникумд ирээд би 1 жил сурсан. Тэгээ 1 жил сураад өвдөөд. Тэгээд байж итэл манай сургуулийн захирал Ховоо гэж хүн байсан. Ховоо багш манай ээж чинь сургуулийн тоогооч хүн. Ээжийг дуудаад "God танаа охин чинь ингээд биеийн гайгүй болоод гарсан болвол манай 1-р ангийн багш дутаад байна. Тэр хичээлийн жилийн дуусгачаад би багшийн техникумд одоо очиж штэ өргөжлөө сурах гээд. Тэгээд яваад очсон чинь харин өнөө багшийн багш бэлдэх биш дунд сургуулийн багш бэлдэх шаардлага үүссэн байхгүй юу тэр үед нь. Тэгээд би дунд сургуулийн түүх Монгол хэлний багш болохоор 2 жилийн хугацаатай бэлдсэн юм штэ бид нэр чинь дунд сургуулийн багшд. Тэр үед нөх Кирилл бичиг одоо эхлэх гээд энийг одоо яаж бичих юм бэ гэл ингээ асуулаа. Өөрийнхөө хэлж байгаагаар бичиг гэж. Ингэж хэлдэг. Тэгэхээр дүрэн байхгүй байсан үе байхгүй те Кирилл бичиг дөнгөж ихгэжсэн. Тийм үед нь л би одоо тэгээд хэл бичиг түүхийн багш болж ирж одоо орж байгаа юм тэр. Тэгэхээр би чинь бичиг үсгээд зүгээр малчин ард нутчиг зааж л байсан. Хүүхдүүд чиг зааж л байсан. Тийм л багш байхгүй юу да чаавас тий. Ингэж миний одоо багш хэлэл явсан тэр шүү дээ. 1940-од онд болсон манай улсын түүхэнд тэмдэглэгдэх томоохон үйл явдал бол уйгурчин монгол бичгийг хуучин монгол хэмээн халж Кирилл шин үсгийг шин үсэг хэмээн хэрэглэх болсон явдал юм. 46 онд Шилэнг аймагтаа ёстой одоо боловсролын яамны сайд байсан Марчлаагуун одоо тушаалаар Шилэнг аймагтаа дунд сургуулийн багшаар очиж байгаа байхгүй юу. Тэ очихтол миний нөхөр бол бас сургууль төгсөөд боловсролын юу гэрчиг хотын гүцэг захиргаа гэдэг шиг аймгийн боловсролын байгууллага байна шүү дээ. Тэрэнд нь байцаагчаар байгаад тэгээд одоо бид тэр танилцаал нийлж суугаад одоо тэгэл дэрвэл болсон юм байгаа юм л да. Тий. Миний аав гэдэг чинь одоо агуу хүн байлаа шүү дээ. Гомболсрон гэж насаараа Монголын радиод ажилласан, дэм ном хөөсөн, амьдралын ухаан сургасан, олсноо олонтойгоо л гэж ярьдаг ийм л хүн байсан. Би л охин хөө хоёртой юм шүү дээ. Хүн тэр одоо бурхны орондоо явчаад ирж загсаж. Нэг нь одоо тэр навчаа орос хэлний багш. Одоо бас даал гараад явчихжээ. Амьдрал гэдэг баян тэгэл хүн зөвл явах юм бол баян амьдрал бидэнд дүүрэн байна. Ганцгүй хүн өөрөөс нь шалтгаална. Бүх юм өөрөөс шалтгаална. 3 дахь сургуулийн захирал болоход чинь бас их учиртай болсон юм уу? Тэр манай нөхөр намын ажилтан хүн байсан болоод Улаанбаатартаа эргээд ирж байгаа байхгүй юу? Дээрсэн чинь боловсролын яамд байсан Цэвгэ гэдэг хүнийг боловсролын яам өөрөө аваад тэгээд намайг захирлаар нь Цэвгэний оронд тавьсан байхгүй юу. 3 дугаар 10 жилийн сургууль гэдэг чинь тэр үед нь 3 тустай байшинтай, ерийн газалгаатай, тийм ерийн нэг л одоо сургууль байсан. Тэгэхээр тэр сургуулийг л өөрчлөхийн тулд одоогийн энэ 10 жилийн боловсон
байшин барилгатай сургууль болгохын тулд ажиллаж байсан тийм л үе шүү дээ тий. Би энэ сургуулийн 2 дахь эмэгтэй захирал. Сүрэнжив багш маань миний насаар ажиллаж амьдэрсэн тэр сургуулийн маань суурийг Сүрэнживгаа тавьж тэр байшин босгосон байгаа. Ер нь их олон юмыг одоо өөдөн татаж босгож Монголын хүүхэд залуучуудын төлөө ихийг хийсэн хүн дээ. За. Одоо колагаа уун, пиццагаа идэн. Тийм биз дээ. Одоо тийм л имээ болчиход байгаа юм чинь. Дандаа уухгүй ч би хоолоо идчихэл нэг аяга уучгаал тэгэл тэр чинь шингээд дээ шүү дээ. Хоолоо шингээгээд дээ шүү дээ. Захирлууд чинь 10 дугаар ангид түүхээ заадаг байсан байхгүй юу? 10 дугаар анги. Тэр түүх нь хэний түүх вэ гэж Цэцэрийн түүх. Тэр чинь Оросын түүх л байхгүй юу? Тий. Оросын түүхийг 10 дугаар ангидаа одоо зааж штэ бид нэр. Тэгэхээр тэр чинь ямар хүүхэд төгсөж байгаа вэ? Оросын түүхийг мэддэг хүүхэд төгснө үсттэй. Монгол түүхийг төгсдөг хүн гараагүй штэ. Гэтэл Чингис хааны тухай тэрэн дотор чинь ганцхан цаг тэр юун дээр бичсэн байдаг. Тэгэхээр Чингисийг бид нэр юуг заах вэ гэхээр хамгийн харгас, хамгийн түрмхий, өчнөө хүнийг алж устгаж байсан гэсэн ийм худлаа өнөө хиймэл баримтыг чинь хэлэн шүү дээ. Захирал хэлж штэ. Дээд сургуулийн түүхийн ангиг төгссөн багш ярьж штэ. Тэгэхээр бид нарыг төгсгсөн багш хэн байваа гэд боддоо нацагд орж багш. Одоо түүхийн маань бичсэн хүн шүү дээ тийм биз дээ. Төмөр очир дарга. Тэ ширэн дууга. Тэр итгэхийн аргагүй байгаа биз дээ та нарт. Бонхны мандла дэнин бүгжил мандлын магна дэнин их дэлхийн хаач хүнстэй залгамжууй чуулганда алтай нуруунаас алтан болоос эрдэнэт дархан хотоос их орны 18 аймгаас ирсэн бүгд багчуудын төлөөлөгчд хүндэт Ленин хөшөөнд амьд цэцгийн баглаа өргөж ариун сэтгэлийн хүндэтгэлээ илэрхийллээ. Эхлэн багш эрхлэг дулаан харцаараа биднийг ширтэж сур бас дахин сур гэж шивнэх шиг болно. Боловсролын яамны сайд Жамсран хорлоо гэж 2 хүн байсан. Тэр 2 хүн дуудаад намайг 3 дугаар сургуулийн захирлыг болиулаад Пенри ордны захирал болгох тухай. Тэгэхээр Пенри ордон маань байгуулагдаад ганцхан жил болж байгаа шүү дээ. Ердөө байгуулагдаад. Цэдэн бол даргалыг тэгж хэлжсэн л да. Бүх зүйлүүдэн Сүхбаатар очихлоор Ленин маань нэр нь байхгүй болчихвоо гэж. Тэгээд сүүлд нь дуулахна Ленины баг насаар энэ хөшөөг босгосон юм лээ гэж. Намын хянан шалгах хорооноос Пенри ордны ажлыг шалгасан байна л дээ. Тэгээд шалгаж үзээд л одоо ерөөсөө удирдлагын солихгүй болохгүй болжээ. 1958 онд байгуулагдсан Владимир Ильич Ленины нэрмжит Бянарын энэ ордон Ленины танким, үлгэр, тоглоом, заахаргын танкимууд ажилладаг. Энэ Пенри ордон ч хамгийн баян газар байсан байхгүй юу? Малажхан юутай тасгтай хүртэл байсан. Москвич машин 5 москвич машинтай хүүхдүүдийг сургах гэсэн машины тэм гаражтай байсан. Маш том одоо цэцгийн теплистэй байсан. Пенри ордны ч ерөөсө тэр үед ерөөсө дэндүү баян байгуулсан юм шүү дээ. Улс бас ядуу мөртлөө Пенри ордныг бол асар баянаар байгуулсан. Би энэ байгууллага дотор ажиллаж байгаа намын байгууллагын түшгэлж ажиллах ёстой гэж би өөрөө бодсон байхгүй юу. Тийм учраас намын өөрийнх нь хурлыг хийгээд тэр урлаг уран сайхны талын мэрэгжлийн хүмүүсүүдийг жинхэнэ мэрэгжлийн хүмүүсүүдээр нь тавьмаар байна гэж дууны багшаас нэглээ сольж өгсөн байхгүй юу би. Тэгээд тэр Самбуу гэдэг нэг эмэгтэй байжсэн зүгээр л дуучин хүүхэн шүү дээ. Тэгээд тэрнийг соёод аханада тэр Свердловскийн дээд сургууль төгсчихсэн мэрэгжлийн дарсран аваад ихсэн байхгүй юу. Тэр үеэс эхлээл одоо
ер нь гэж ажилтаа бол үнэхээр одоо махруу яваал тэгэл бицсэн тэгэл хамгийн сүүлд нь тэр пендерийн төв зөвлөлийн дарга өгөөд Монгол улс залуучуудын эвлийн төв хорооны сургууль ирэхсэн нарийн бичгийн дарга болтлоо л ингэж өссөн үндэ. Тэгээд явсан зам бол зөндөө. Биш эвлийн 11 дугаар их хурал 47 онд их хурал сонгогдож байсан хүн байхгүй юу? Залуухан эмэгтэй. Тэгэхэд чинь 11 дугаар хурлаар тэгж өөрөө сонгогдсон хүн чинь 12 дугаар хуралд эвлийн төв хорооны сургууль пенерийн асуудал ирсэн нарийн бичгийн дарга болгоно. Гэл ингээд тавихад л би очихгүй байл гэж хэлсэн. За гэл очдгүй л хүн байхгүй юу? Пенерийн ордны захирал тавина гэхэд би очихгүй л гэж хэлсэн гээ үздэй. Тэгч намайг Жамсрансаа тарлаасаа хоёр явчихад нам чамайг мэддэг юм уу чи өөрийгөө мэддэг юм уу гэд чи пенерийн ордны захирлаар очгөл намайг туулгаж л байсан. Тэгээс үлд нь намайг эвлийн төв хорооны нарийн бичгийн дарга тавихад ерөөсөө надаас асуултгүйгээр сонгуул болоод хурал дээр шууд сонгосон байхгүй юу. Тэгээ хоёр удаа сонгогдчихж байгаа хүн байхгүй юу. Тэгээ энэ хугацаанд л миний хийсэн ажлыг л одоо үнэлж л байдаг юм л да. Ер нь сургуулиудын хүүхдийн байгууллага ер нь яаж ажилт юм бэ гэдэг шалгалтыг биелээд явуулсан хүн байхгүй юу. Тэгэхээр тэр олон нийтийн юу чинь бүгдээрээ миний санаанд хүрэхгүй. Би бол сургуулийнхаа дээр олон нийтийг хамарсан ажиллуулад байдаг. Өөр газар ч юм бол тийм юм хийдэггүй л байсан байна. Тийм учраас тэрийг шалгуулж үзэл тэгээд одоо пенерийн анх дугаар чуулганыг хуралдуулна гэдэг ийм шийдвэрийг би гаргаж ирсэн байхгүй юу. Монголын пианер багчуудын анх дугаар залгамжлах чуулган 1963 оны 5 дугаар сарын 8-нд тэмдэглэн өнгөрүүлж бүх орны пианерууд өсвөрийн Сүхбаатарчуудын сурлах хөтөлмөрийн 2 жилийн аянд пианерын 40 жилийн ог огтон залгамжлагч 5 жил цуваануудад мордоцгож пианерууд эх орондон гэсэн уран дор хөдөлдөө. Энэ нь Монгол Ардын хувьсгалт намын төв хорооноос илгээсэн цагтлын хариуд сургуулиудын дэргэдэх эвлэл пианерын байгууллагын ажлын арга хэлбэрийг шинжилсэн чухал зүйл боллоо. Тэр үед чинь бодвол ястай араажууг чинь би бүрэн ашиглаж улсын хэмжээний ажлуудыг тэрээр зохион байгуулдаг байсан байхгүй юу. Монголын пенерийн залгамжлагч анх дугаар чуулган гэдэг 1963 онд зохион байгуулагдчихсэн. Энэ анх дугаар чуулганы би төлөөлөгч. Хуралдаан дээр бол хүүхдүүдийн дунд төрөл бүрийн сайн дурын байгууллага зохион байгуулагдаж байсан туршлагууд их яригдж байсан. Ялангуяа хөдөө орон нутагт бол одоо тэр цагаан алт, ноос цуглуулах аян, хилчдийн, сүрийн хилчдийн аян тэргээд их олон төрлийн ажил хийж байсан. Би тэр үед бол номын сайн нөхөр болж исэн, 5 он эзэн болж исэн. Хүүхэд байсан болоо тэр юм уу надад их урам өгсөн л дөө. Өмнө Хов аймгийн 40 жил кино театр, Улаанбууч Аражийн станц, Өсөг нахах хэвлэлийн цэцгүүдийн жишээгээр одоо бараг бүх аймагт пианерийн кино театр, Аражийн станц, хэвлэлийн цэцгүүд ажиллаж пианерийн ажлын агуулга хэлбэрийг улам баяжуулж байна. Анх хүүхдийн соёлч нөхөрлөлийн хөдөлгөөн өрнөхдөө 5 онцыг эзэмшихийн төлөө нөхөрлөл гэж анх байгуулагдсан шүү дээ. Яагаад гэвэл тэр үед одоо 5 онц гэдэг чинь амжилттай сайн суралцъя, ашигтай хөдөлмөр хийцгээе. Тийм тэгээд ариун цэврийг сахицгаая, ахас ихсээ дээдэлцгээе. За тэгээд спортоор ариун спортын амжилттай бай гэсэн ийм 5 зүйлийг дэвшүүлж тавьсан байгаа нь пенерийн төв зүйлийн байгууллагаас. Ингээд 5 онцыг эзэмшиж хийсэн тэмдэг гарсан. 1960 он Монголын пенерийн байгууллагын Мандан Бадралын үе. Тухайн үеийн нам засгийн бодлого хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшил, хүнлэг инэрэнгүй тусч чанар, хөдөлмөрч, амьдрах ухаанд сургахад чиглэж байлаа. Сурагчид намрын тарай хураалт, хаврын мал төлөлт, барилгын талбай, үйлдвэрийн цехэд ажиллаж, эх орны бүтээн байгуулалтын эдис ширхэг бүрт хүрч оролцдог байжээ.
Тэр үед бол жишээлбэл бид нар хүүхдүүд ямар ажил хийж исэн хөхтөр нийслэл Улаанбаатар хотоо ногооруулах, ерхэг согооврыг чи уутаар төвдөг. Хөдөөний хүүхдүүд бол цагаан алт аюун өрнүүлэл хашааны сарвч харганы ноос дүүгээд Улаанбаатарт машинаар нь цуваагаар оруулж ирж явдаг. Ноосул алт гэдэг цуваанд бүх пианерууд гарцгаалаа. Баянгар аймгийн пианерууд цагаан алтны анхны цувааг санаачлаа. 1964 оны 5 дугаар сарын 8-нд их орны нийслэл Улаанбаатарт инхүү хүрэлцэн ирсэн. Цагаан алтны цувааны төлөөлөгчдийг Монгол Ардын хувьсгалд намын төв хорооны 1-р нарын бичгийн дарга Цэдэн бол Монголын хувьсгал залуучуудын эвлийн төв хорооны давчаа хүлээн авч баяр хүргээд сайн үйл явдал улам олныг санаачлаж байхыг захилаа. Одоо жишээлбэл тэр үед Улаанбаатарын сургуулийн хүүхдүүд бол одоо Ахмад насныг эрт нь очиж төлөө түлшийг хагалж өгдөг. Худгаас ус зөөж өгдөг. Тийм хөдөлмөр идэг бол маш их гин. Намар болохтой зэрэг Ахлахангийн хүүхдүүд 8, 9, 10 дугаар ангийн хүүхдүүд бол сангийн аж ахуйд хүнсний нохоороо хадлан хадна. Тийм ажил их юу яадаг гэж. Энэ нэлээд тийм хөдөлмөрч Ахмадыг хүндэтгэх ийм үзэл санаа тэр үед илүү их байсан юм болов уу? Олонний камерч орон даяар өрнөдөг пианерын хөдөлгөөн үүсэл санаачлаг бүрийн ард тухайн үеийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны сургуулийн пианерын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга хадагтай Сүрэнжив бат зогсдог байлаа. Олон түмнийг л яаж татах вэ? 1-2 хүнтэй ажиллахгүй. Нийтээр нь ажиллуулах ёстой гэдэг ийм зорилгыг би асар их тавьж ажилладаг хүн шүү дээ. Тэр үед чинь тэр Баядам Алтек гэдэг чинь 1-р 10 жилийн сургуулийн Цэнжив багштай бүлэг шалгараад тэгээд тэр багш нь аваад яваа шүү дээ. Тэр өөр нэгэн хүнийг аваад би томлоод явуулахгүй. Тэр багш ангийг удирдах байгаа Цэнжив багшийг аваад бүхэлд нь явуулдаг. Тэгэхээр энэ чинь сургуулийн хэмжээг улсын хэмжээгээр ингийн төлөөл бүх сургуулиуд тэмцэнэ үжидээ. Ийм маягаар би одоо хамт олныг л зохион байгуулдаг л хүн байна. (1968) онд Цэнжив багштай Монгол улсын одоо тэргүүний бүлэг болж шалгараад Зөвхөн салбарт улсын артекс цуснд ангиараа амарч ирсэн юм төвхтэй. Монголын пенерийн төв зөвлөлөөс ч одоо улсын тэргүүний бүлэг шалгаруулахад одоо тусгай тийм хөтөлбөр гарч ирдэг. Тэр хөтөлбөрийн дагуу бид нар ч одоо бэлддэг. Одоо тэгэл улсын хэмжээнд гэдэг чи одоо тэгэл анги бүхэн шалгахын төлөө одоо маш их юм хийн штэ. 65 оны 5 дугаар сарын 7-нд Дуур Үжгийн академик театрт баярын хурал болсон. Баярын хурал улс төрийн товчоо Цэдэн Балдаргаа өдөрлүүлсэн самбуу даргаат бүгд ирсэн. Ингээд Монголын пенерийн байгууллагыг Сүхбаатарын нэрмжит болгож Сүхбаатарын одонгоор шагнасан юм аа. Тэр шагналыг 70,000 тэр үед 70,000 пенер байсан. Тэр 70,000 пенеруудыг төлөөлж 3 хүүхдэд гардаж авсан. Би тугаа барьж орсон. Нэг талд маань нэг эмэгтэй хүүхд, нэг талд маань нэг эрэгтэй хүүхд бид 3 орсон. Цэдэн Балдарга тугандаар одонгийн ман зүүж өгөөд намайг үнссэн. Үнсэхэд ингээд сахалн мэдрэгдэж байсан хүүхэд сониучуд дарга сахалтай байна, харахад үзэгдэхгүй байна гэж дотроо гайхаж бодож байсан. Монголын пенерийн байгууллага 2025 онд 100 жилийн ойтойгоо залгаж байна. Монголын пенерийн байгууллага 40 жилийн ойгоороо Сүхбаатарын одонгоор шагнагдаж байх тэр түүхэн үед бол Монголын пенерийн байгууллагыг удирдах байсан. Соёлч нөхөрлөлийн хөдөлгөөн, янз бүрийн одоо нийгмийн сайн үйлсэд оролцох аян өрнөж байсан пенерийн байгууллагын бас нэг оргил хөгжлийн үе гэж би боддог. Би хамгийн сүүлд нь бол эвл пенерийн ажилтны улсын зөвлөгөө гэдгийг хийлгээд тэгээд үндсэндээ өөрийнх нь тэр залуучууд хүүхдийн байгууллагад ажиллаж байсан ажлаа дуусгар болгоод би намын байгууллагын ажилтан болж исэн юм байгаа юм л да. Би ч тэгээд эвлийн төвхөнд 2 удаа сонгогдсон юм шттэ би. Танай жил эвлийн төвхөрөний нарийн бичгийн даргаыг хийлээ те. Машинтай дарга явлаа. Байгуулчраас унжрал хагцал ядуу зүдүүгийн зовлон амссан ч амьдралын төлөө зогсолтгүй зүтгэж
хийсэн бүтээсэн, оролцсон байгуулснаар нь үр ачин бахархан сууна гэдэг ёстой л амьд явсны утга учир гэлтэй. 1960-аас 70-аад оны үед Монголын нийгмийн амьдралд сайдын зэндааны алуу хашдаг хэдэн сайхан эмэгтэйчүүд байсан. Тэдний манлайн мэдээжийн хэрэг Монголын эмэгтэйчдийн хорооны дарга удуулга, дараагаар нь сангийн яамны долгормаа, эрүүл мэндийн яамны түмэн дэлгэр, үйлдвэрчдийн төв зүйлийн шанхүү, цалин хөсний хорооны ламсран, эвлийн туурооны сүрэнжүү гэж ярьдаг байлаа. Тэгэхээр сүрэнжүүгаа маань Монголын залуучууд хүүхдийн байгууллагын хүндэт удирдагч төдийгүй Монголын нийгэмд боловсролын салбарт эмэгтэйчүүдийн байгууллагад хамгийн нэр хүндтэй ийм удирдагч шилдэг сэхэтэн байсан. Манай хүүхдийн байгууллагад ажиллаж байсан үе үеийнхний хамгийн том тол үлгэр жишээ, үлгэр дуурайлал одоо шүтэн ийм л хүн гэж би хэлэх байна да. Тэгээд сүрэнжүү багш маань одоо цав цагаан толгойтой 100 хүрэх гээд явж байна гэдэг чинь бас их сайхан амьд төг. Ер нь тэгээ бас нэг юм хэлэхэд хүүхдийн сүрэнжүү гэдэг алдар ганцхан сүрэнжүү багш л байгаа. Монголд хүүхдийн сүрэнжүү гэхдээ зэрэг анддаггүй, хотод ч анддаггүй, хөдөөч анддаггүй тийм л юм байна.